Сонсогч та бүхэндээ орой мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7 өдрийн даваагаас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа. Хоолболтол хов зогоо оройтой шавшуу нэвтрүүлгийн 2025 оны 6 сарын 25-ны 5 гарагийн дугаар шууд өрхөд бэлэн болоод байна. Студиуд хөтлөгч Цанцаа Амийн найруулагчаар ундрах нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Химловын сурс иргэний хамгаалдаг Монголиа мөн эрүүл амт эко хэрэглээ Экосит компани хатаас ногоонууд Чавар Химловдаас хамтран ажиллаж байна. За бэлцэн хоноод өчимдээ хүргэе. За бүгдэнд нь өчимдээ хүргэе. Манайхан тэгээд топ базахта бэлэн л үсттэй. Бэлэн. Би өөр жилийн бэлэн байдаг. Дандаа бэлэн байдаг гэж. За өнөөдөр танилцуулга алдарнуудаа тавьчихсан дурдъя. Миний хувьд жүжигчин, дуучин Сида Масакигийн тухай танилцуулахаар бэлдсэн байна. Японы алдартай дуучин жүжигчин. За би энэ 7 хоногийн 40-т бол Бүлээн амтлагийнхныг танилцуулаад цувралаар хүргэж байгаа. За өнөөдөр хэнийг танилцуулах вэ гэхээр Бүлээн амтлагийн гишүүн Саймон Вебийг танилцуулах нэ. За өнгөд арьстай гишүүнээр гэдгээр нь илүү хүмүүс. Тийм шүү дээ. Одоо энэ үнийг би бас сонсоёг хүлээгээл явж байна. Тэгсэн үү? За энэ залуугийн амьдралаас нь хүргэе тийм ээ. Шууд мэдээлэл хүргэе авчи. За Саймон Соломон Веб гэдэг юм байна. 1978 оны 3 дугаар сарын 30-нд төрсөн. Одоо 47 настай Английн дуучин рэпер юм байлээ. За нийтдээ бол 15 сая гаруй Пекинс борлуулсан Бүлээн амтлагийн гишүүн гэдгээр илүү их алдартай байх нэ. За Вебийн хувьд бол 2005, 2006, 2017 онуудад 3 бие даасан студийн цомог гаргасан байдаг. За тэгээд их Британий шилдэг 40 синглд одоо энэ 5 дуу нь орсон байт юм билээ. Энийгээр давуу талтай гэсэн үг. За гэр бүлийн амьдрал гэдгсэн чи ер нь бол аав ээжийн талаар ихэд нуудаг гэх юм уу? Мэдээлэл баг хомс шахуу ингэ байгаад идэм билээ. Бага насныхын амьдралыг нэг тийм дурсаадах дурггүй. Саяны хувьд болохоор Английн Манчестер хотод төрж өссөн. За аав ээж нь болохоор Ямайк гаралтай юм билээ. Тэгээд аавынхаа талаар бол бүр ярьдаггүй, огт ярьдаггүй. Яагаад ярьдаг гэсэн чинь бага багт нь бас аав нь орхиод явцсан юм байна л та. Ингээ ярихаар нөгөө нэг гуруулаа аав гүссэн багаз. Одоо маргааш ярих хүн манай аавтай юм аав хүмүүс мэдэхгүй юм байна. Ямар ч байсан гуруулаа ингээд аав гүссэн байдаг. За ээж нь болохоор түүнийг болон дүү нарыг нь хамтд нь өсгсөн байт юм билээ. За тэгээд багадаа маш хүнд хэцүү амьдралыг туулсан буюу ээж нэг өргөтлөхөөсөн одоо олон хүүхдтэйс учраас хүүхдүүдэд ээжийнхэнд бол байж болох бүхэл одоо ажлыг хийдэг байсан. Тэгээ хэцүү орчинд өссөн гэж ярьд юм байна. Тэгээ нэг ярилцлагандаа дурдсанаар юу дурдсан гэхээр манай ээж хөдөлмөрч хүн байсан. Тэр биднийг ганцаараа өсгсөн. Ямагт бидний төлөө бүхнээ зориулдаг байсан гэж дурсан байдаг. За тэрнээс хойш юу нь бол аав ээжийнхэн талаар гэж дурддаггүй. Юу нь л дурсдаггүй юм байлээ. За багасаа л дуулах авьяас нь юу нь бол илэрсэн. Гэхдээ нөгөө нэг санхүүгийн бэрхшээлийн улмаас болон тэгээ дээрэс нь тийм хэцүү орчинд өсөж исэн учраас яг нэг тийм дуучин болнооч гэдэг юм урлагийн үнэлүү болгож жоох асуудалтай байгаад байсан. Ингээд сургуулаа төгссөнийхээ дараа болохоор өөрийнхөө гэр бүлд тийм ээ мөнгө олж ирэхэд бол дээддээ нэмэр болохын тулд янз бүрийн ажил хийж эхэлсэн байна. За юу хийдэг байсан гэхээр эхлээд нь мод тайрагч хийдэг байсан. Үзүүлэг тэгшлэл ингээд явдаг штеп. Тэр хийдэг байсан, машин угаадаг байсан, DJ хийдэг байсан, замун загвар өмсгч хийдэг байсан юм билээ. Тэгээд ер нь бол өөрт олдсон бүхэл ажлыг хийгээд гэр бүлдээ нэмэр болох гэж ингээд явдаг байсан бахнэ. За тэгээд өөрийнхөө сэтгэл зовнил өөртөө итгэлгүй байсан тухайд нөгөө амьдралаа хэм маягаас болоо гэдэг ч юм нөгөө уул мөрөөдөл нь гоё ингээл тэ дуучин болмоор байдаг. Гэтэл өөрийнхөө амьдралын орчин байгаа байдлаа бодохоор би чадахгүй байна да гэд юусоо итгэлгүй хадсан юм билээ. Тэгээд энэ бүхэн нь ерөнхийдөө ээжтэйг их ойрхон өссөн учраас их ухаантай, сайн хүү гэдэг юм билээ. За тэгээд сургууль суралцаад тэр сургууль суралцах хугацаантай болохоор нэг тийм давуу тал юу гарсан гэхээр драмын багш байсан. Тэгээ багшаас анхны уран бүтээлээ авсан. Энээс хойш би тэгвэл жүжигчин болж болох юм байна гэж сонирхож эхэлсэн юм л та. Ингээ 1994 онд Бирмингемийн Town Hall гэдэг сургуулийн жүжигт гол дүр бүтээгээд уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн. Жүжигчнэр эхлүүлж ирсэн юм билээ. За тэгээд тамирчин болно гэж боддог байсан. За тэгвэл би тамирчин болох юм байна гэж одоо хөл бөмбөр хичээлдэг байсан. Тэгээ бүр эн чинь юу байсан бэлээ шүү дээ. Ливерпул гэдэг алдартай баг шүү дээ. Болон Эстон Вилла гэдэг клубт ороод сорилт өгчээсэн ч гэсэндээ уул нь ирээдүйдээ тамирчин гэж явж исэн гинэ. Даанч гимтлээ улмаас энэ хөл бөмбөрчин болох ямарч боломжгүй болсон гэсэн. За тэгэнгүүт нь одоо тэгвэл би яг юу их ямар чиглэлээр явах вэ гэсэн чинь драмынхын багш нь их ингэж чиглүүлж өгсөн. Чи жүжигчин болвол яадаг юм бэ? Чамд ингээд ирээдүй байна, авьяас байна гэдгийгсэн. Тэгээ бодсон юм л та. За би одоо спорт хөгөөдөл амжилт олохоос сүмгүрцсэн юм байна. Тэгвэл соёл урлаг тэр тусмаа би дуулуулал их гоё юм да гэж нэлээд бодсон маа. За ингээ маш хүндрэлтэй амьдралтай байсан ч гэсэн Сами сургуулаа төгсөж болж чадсан. Тэгээ гэр бүлээ дэмжихүүднээс бол янз бүрийн ажил хийгээл ингээд явж л байсан маа. За ингээд хажуугаар нь болохоор сонирхлынхаа дагуу янз бүрийн бичлэгт оролцож исэн, ярилцлагуудад оролцож исэн, ер нь өөрийгөө одоо хөгжүүлээд байж болох бүхэл сорилтонд ороод л яваад байсан маа юм л та. За тэгээд Бүлээн амтлагт яаж орсон, нэгдэж орсон гэхээр
Саймны хувьд болохоор тухайд менежментийн чиглэлд ажиллаж исэн байгаа юм л да. Тэгээд тэрүүгээрээ дамжуулаад идэвхтэй шинээр гарч ирж байгаа дуучидтай холбогдож исэн юм байна. Одоо тэр менежер ажил хийж исэн гэсэн үг л дээ. Холбогдож ирсэн. За энэ үед нь болохоор Антон Джеймс Коста буюу Антони Коста болон Дункан Джеймс буюу хамтлагийнх нь гишүүд нь тэднэртэй найзалж байсан. За тэгээд энэ гурав найзалж агаад Ли Райнтай холбогдсон байгаа өчигдрийн ярьсан. Холбогдоод үнэхээр гайхалтай хоолойтой гэж өөрснөө ирээд дуурсан байлээ. Ингээд хоорондоо танилцсанаараа хамтлаг байгуулах эхлэл тавигдсан маа. Ингээ 2000 онд төлөө хамтлагийг энэ дөрөв нийлж байгуулсан. За зорилго нь яг юу байсан бэ? Яагаад хамтлаг байгуулсан гэдгсэн R&B, pop хөгжмийг уянгалаг хоолой, тэгээд харьцангуй сэтгэл хөдлөлтөй дуугаараа хүмүүст хүргэх юм зорилготой байсан гэж ярьдаг юм байна. За тэгээд тэдний анхны сингл All Rise 2001 онд Английн чартуудын 4-р байранд орж ирээд ерөнхийдөө амжилт дагуулсан буюу анхнаасаа л их амжилттай гэсэн үг. За дараагийн дуунууд нь ч гэсэндээ олон улсын хэмжээнд танигдаад дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хамтлаг болж чадсан байдаг. Тэгээд бүлээн хамтлагийн амжилтын гол түлхүүрийн нэг нь Саймны гүн хоолой уянгалаг юм 54 дүрх гинэ. Гаднаас нарахад их тийм 50 харагддаг юм байна. Тийм шүү дээ, тийм. Ер нь тийм шүү дээ. Нэг байгаа л тийм нам байгаа л гэдэг шигтэй их 50 харагддаг юм байна л та. Тэгээд хамтлагт яг ямар үүрэг гүйцэтгэжсэн юм бэ гэдгсэн чинь Ли Райн бол их өндөр нот авч дуулдаг гинэ. Маш юм нарийнхан юм цангисан хоолой гаргадаг бол Сайм илүү нам гүн аялгаугаар дуулдгаараа ялгаатай байсан. Тэгээд дээрээс нь Сайм тайзны хөдөлгөөн одоо тэгээд тэр уур амьсгалыг бүрдүүлэхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэжсэн гэдэг чинь. Тэгээ ер нь бол нөгөө бүжгийн хөдөлгөөнүүд тийм хөдөлгөөнүүдэд дигэлдэг байсан юм байлээ л дээ. За тэгээ хамтлагаас бас нэг ялгардаг юм нь юу юм гэдгсэн чинь бизнес сэтгэлгээтэй гишүүн юм байна. Хамтлагийнхаа ирээдүй менежментэнд идэвхтэй оролцдог байсан буюу за хэдүүлээ цаашдаа юу гэнтэй яаж борлуулах ингээд менежментийн компанид байсан гэдэг нь илүү даваа тал болж өгсөн юм билээ л дээ. Тэгэхээр хамтлагийнхаа ирээдүйд санхүү чиглэл нь илүү нөлөө үзүүлсэн гэсэн үг. Хамтралчид танилцуулаад үргэлжлүүлье. Химлэн сүрсэн иргэний хамгаалдаг Монголиа. Гадаад багш мэргэжилтэн Монгол улсад хөдөлмөр эрхлэх, оршин суугыг дэмжих бичиг баримт авахыг хүсвэл бизнес системээс авах боломжтой юм байна. Монгол улсад албаны болон хувийн зорилгоор оршин сууж байгаа гадаадын иргэд жуулчид регистр бүртгэл ашиглаад F регистр бүртгэл ашиглаад Монголиа системээс төрийн болон хувийн хвшлийн бүх байгууллагуудаас үйлчлэг авах боломжтой болоод багагүй хугацаа өнгөрсөн байгаа юм байна. Тэгэхээр гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 11-ийн 1 дэх заалтанд гадаадын иргэний хууль тогтоомжинд заасны дагуу холбогдох байгууллагууд бүртгүүлэх гэж Монгол улсад ирсэн урьсан иргэн аж ахуй нэгж байгууллагын үүргийг замун засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол улсын виз олгох журмын 5-3-ийн 3 дугаарт хөдөлмөр эрхлэх хөрөнгө оруулах зорилгоор ирэх гадаадын иргэнд төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл гэж визийн зөвшөөрөл олоход бүрдүүлэх баримт бичгийг тус заасан байт юм. Тэгэхээр одоо Монгол улсын хуулийг биелүүлэх ёстой шүү дээ. Тийм. Гэхдээ юу л юм бэ? Энэ ерөнхийдөө жишээлбэл нэг Монголд гадаадаас нэг хүн урьж авчираад одоо гадаад иргэнийг багшаарч ажиллуулъя гэж бодлоо л доо. Тэгэх юм бол нөгөө визэнд ороход шаардагдах ийм одоо ажиллагааны баталгааны бичиг ч юм уу те дэмжлэг үзүүлэхээ янз бүрийн одоо бичгүүд байдаг шүү дээ. Тэрийг цахимаар авах боломжтой болчихж байгаа гэсэн үг. Тийм. Тэгээ энэ үйлчлэгийг Монголиатай боловсролын яам хамтран захимжуулаад бизнес системээр дамжуулах боломжийг бүрдүүлсэн байгаа. Тэгэхээр визэнд орох үед тухайн гадаадын иргэн Монголд одоо хууль ёсоор ажиллах гэж байгааг батлах, төрийн үйлчлэгээний хүртээмж хурд бол ил тод байдлыг одоо нэмэгдүүлэх үүднээс бас шин зүйлсүүдийг нэмж оруулж байгаа юм шүү. За интернет орчинд 24/7 үйлчлэг авах боломжтой. За тэгээд нөгөө биометр буюу нүүр царай таньдаг тийм ээ хурууны хяас таньдаг байгаа. Аппликейшн скан товчд ашиглаад одоо компьютерт одоо хэлбэрээр нэвтрэх боломжтой. Үндэсний чат ашиглан чатлах боломжтой юм байна. Бичиг баримтуудаа нэг дороос харчих нэ. Төрд байгаа мэдээлэл бүгдийг нэг дороос харчих гэсэн үг. Эндээс цуглуулахгүйгээр за ажлаа бүтээхэд туслах багц үйлчлэгээнүүд бас байгаа. Иргэдэд эргэлттэй байгаа сүүл тайсан үйлчлэгтэй санал болгоно буюу хүмүүс юу их хайгаад байгаа юм те тэрийг бас харж болох нэ. За дэлгэрэнгүй мэдээллийг 1111 гээд 2 гэсэн төвчлөөр дээр дарж холбогдоод мэдээллийг нь авах боломжтой байна. Сошиал хаяг нь Монголиа гэж ахаар мэдээлэл гарч ирэх нэ. За хаяг барьшлын Зүхбаатар дүүргийн 8 дугаар хороо мэдээлэл технологийн үндэсний паркийн 4 давхранд байрлаж байгаа юм. Барилаа хамтран ажилласан Химэл оюун сүрс иргэний хамгаалдаг Монголиа байлаа. Баярлалаа. За ингээ үргэлжлүүлэн мэдээлэл хүргэе тийм ээ. За ингээд хамтлаг нэгдсэн. Хамтлагт бол нэлийн одоо чухал үүргийг гүйцэтгэжсэн гэсэн үг. Гэтэл нөгөө хамтлаг тарсан шүү дээ. Тарсны дараа 2005 оны 8 сарын 22-нд анхны бие даасан Lay Your Hands
дугаараа блогийн дараа буюу хамтлаг таарсны дараа соло карьераа эхлүүлсэн юм билээ. Тэгээ энэ нь маш амжилттай болсон буюу Их Британийн сингл чартын 4-р байранд орсон байгаа. За энэний дараагийн сингл нь болохоор No Worries нь Их Британд 4-р байранд орсон. Түүний олон шилдэг 10 синглтэй цорын ганц хамтлагийн гишүүн болгосон буюу бүгд бие даасан уран бүтээл хийсэн. Гэхдээ ийм олон одоо юу гэдгийг шилдэг 10-д багтсан сингл гаргаагүй юм билээ л дээ бос 3 гишүүн нь. За ингээ 2 сингл гаргасан дараа веб өөрийн анхны бие даасан цомгоо гаргасан байдаг. Энэ цомог нь бас амжилттай буюу Их Британий цомгийн жагсаалтанд 28 дугаар байранд орж чадсан байдгийн байлээ. За 2006 оны 10 сард болохоор дараагийнх нь Coming Around Again гэдэг шинэ цомгийн анхны синглээ гаргасан байдаг. Тэгээ сингл гарсан даруйдаа ч гэсэн одоо Их Британий сингл чартын 12-д ороод буюу бас л их амжилттай явсан байдаг. Дараагийнхаа одоо 2 дахь цомгоо хүртэл маш амжилттай гаргаж чадсан байт юм байна. Тэгээ 2 дахь цомгоо дэмжсэн аялан тоглолтыг ганцаараа бас эхлүүлсэн. Энэ нь болохоор 5-аас 6 сарын хугацаанд буюу одоо 2 сарын хугацаанд үргэлжлээд 18 удаагийн тоглолтоос бүрдсэн байт юм байна. Тэгээ Кембрижээс эхлээд Лондонд өндөрсөн байдаг. За тэгээ хамтлагийн гишүүн байхаас гадна өөрийн бие даасан бизнес болон хөрөнгө оруулалтуудыг сонирхож гисэн байдаг. Юу хийдэг юм бэ гэхээр хөгжмийн продюсер дуу бичлэгийн студитэй юм байлээ. Simon Love Music нэртэй өөрийн дуу бичлэгийн студийг байгуулж исэн. Тэгээд эндээ болохоор шинэ уран бүтээлчдийг буюу гарч ирж байгаа шинэ хүмүүсийг дэмжих, уран бүтээл гаргах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан. За тэгээд продюсерийн хувьд бусад уран бүтээлчдийн дууг бичиж суудаас хийдэг юм байна. Тэгээд хамтран ажилласан тохиолдлууд маш олон байдаг гэж. За тэгээд дээрээс нь телевизийн шоу бизнесээс нэлээд орж исэн буюу реалити шоунд бас хит удаа оролцож байсан. Эндээ яагаад ингэ ороод идэм бэ гэсэн чинь өөрийгөө мартуулахгүй байх гэж ордог юм байна. Одоо алтартнууд ягаад энэ шоунд реалити шоунуудад их оролцоод байдгийг гэдсэн чинь одоо хамтаг тарчлаа шүү дээ. Тэгэхээр ч хүмүүс мартчих гад байдаг. Тэгээ танигдах байдлаа нэмэгдүүлдэг, урилга авдаг. Дээрээс нь зар сурталчилгаан тоглох бас нэг юм болдог. Олон хүнд таних боломж олгодог гинэ. За мөнгө хөдөлгөөний хөрөнгө оруулалт хийдэг юм байна. Өсвөр насндаа мөнгөний хүнд байдалд өөрөө орж исэн тэрийгээсээ мэдэрдэг учраас орлогоо тий санхүүгээ маш ухаалгаар удирдахыг хичээд юм бэлээ. Лондонд болон хэд хэдэн газар байр, офис, туризм бизнес эрхэлж исэн юм бэлээ. За тэгээд хожим бол зарим үйл хөдлөх хөрөнгөө зарцсан гэж мэдэгдсэн бэлээ. За хамгийн одоо өөрийнхөө сонирхож байсан ч гэсэндээ амжилтгүй бизнес нь юу юм гэсэн чинь зоогийн газар хоолны бизнес эрхэлж исэн юм байна. Уул нөөрэ хоббитой данч болоогүй юм билээ. 2010 оны ихээр хоолны газарт хөрөнгө оруулж утсан ч гэсэндээ удаах хугацаанд амжилттай ажиллаж чадаагүй буюу ашиг нөгөө сансын импиндерээс олж чадаагүй байна. Ингээд санхүүгийн бэрхшээл тулгарсан. Энэ болохоор 2014 онд болохоор хувийн үр бизнесийн алдагдал зэрэгээс шалтгаалаад аль бие осоор бас тампуурлаа зарлаж исэн юм байна. Тэгээ өөрийн амьдралаас одоо юу ухаарсан юм бэ гэдгсэн чинь би амьдралдаа алдаж дахиад босч үзсэн. Тэр бүгд надад бизнес юм биш. Ер нь бол хүн байх хичээлийг заасан гэдэг юм байна. Ер нь бол дампуурч бүх юмыг үзсэн, уналт босол бүгдийг л үзсэн юм билээ. За, хувийн амьдралаас нь дуртай тийм ээ. За, Алана гэдэг охин 1996 онд төрсэн охинтой юм билээ. Тэгээд энэ охин болохоор охиных нь ээж нь болохоор тухайн үед 20 настай байсан. Эний хосуудын хувьд бол 20 настай байхдаа үргэлжлэсэн анхных нь найз бүсгүйгээс төрсэн байдаг. Энэ найз бүсг нь болохоор тухайн үед дэлгүүрөө худалдагч байсан. Никола Джонс гэдэг бүсгүй байдаг. Тэгээд охинтойгоо их ойр татна, сайн харилцаатай байдаг юм байна. Олон нийтэд охиноо маш их хүндэтгдэг, хайрладаг гэдгийг бол байнга л ярьдаг. Тэгээд юу гэхээр охин маань надад хариуцлах зорилгыг заасан гэж хэлэх дуртай юм билээ. За харин дараагийнх нь жоохон анхных нь ихнэр л дээ. Өмнөх нь бол зөвхөн найз бүсгүүнээсэн. Олон жил болж байгаад улмаар 2021 онд Ashley Taylor гэдэг бүсгүүтэй гэрэлсэн. За эхнэрийнх нь хувьд бол загвар өмсгч, бүжигчин, хэвлэлийн ажилтнаар ажилладаг юм байна. За хосуудын хувьд 2015 оноос хойш үерхэж байгаад 2021 оны 8 сард Кипр улсад гэрлэлтэд батлуулсан байдаг. Эхнэрээ юу гэж ярьдیں۔ Гэхээр намайг жинхэнэ хүн болгож амьдралд тэнцвэр өгсөн хүн, намайг ер нь ухаар байсан хүн гэж айгүйх дурсдаг юм байна. За тэгтээ санхүүгээс гадна сэтгцэн эрүүл мэндийн асуудал нэлээд хүнд байсан. Яасан гэдгсэн олон нийтэд сэтгэл гутралтайгаа тэмцэж байсан гэдгийг бол зөрөгтэйгээр эхэлчихсэн. 2014 онд дотных нь маш сайн найз нас орчихсан юм билээ. Эннээс хойш гүн сэтгэл гутралд ороод нэг жил гаруй хугацаанд гэрээсээж гараагүй, хэнийгэн дээж уулзаагүй, өөрийгөө нийгмээс ер нь бол бүх харилцаанаас тусгаарлалцсан. Тэр их л дотны найз нэс юм болоо та. Тэгэд сэтгэл гутралаасаа гарсныхаа дараа юу гэсэн гэхээр би өөрийгөө бүр тэр чигт нь хайчих шахсан. Тэгээ хөгжим гэр бүл охин маань л намайг эргүүлж амьдралд оруулсан гэж ярьд юм бэлээ. Тэгээд олон нийтэд энэ сэтгэл гутралын талаар нээлттэй хуваалцдаг учраас шүтэн бишрэгчд нас их урам өгдөг юм бэлээ. За одоо сүүлийн жилүүд юу гэж анх хэрэглүү тайван амар амгалан эрүүл амьдралын хэмжээг сонгож амьдарч байгаа гэсэн. Одоо гүйдэг юм байна. Эрүүл хооллолт, бясалгал зэрэгт анхаарч эхэлсэн байлаа. Ер нь бол сэтгэлийн амар амгалан байдал хамгийн чухал юм байна гэдэг олцсон байгаа. Одоо хаана амьдарч байгаа гэхээр Их Британь, Лондон орчмын хотгонд гэр бүлтэйгээ амьдарч байгаа. Тэгээд заримдаа болохоор Кипр руу очдөг юм билээ л дээ. За тэгээд
бусад одоо зарим гишүүд шигээ бол тийм ноцтой гэмт хэрэгт бол орооцолдож байгаагүй. Зарим хууль эрх зүйн асуудал санхүүгийн өндөрлөлтэй л тулгарч ирсэн. Энэ болохоор 2014 оны 9 сард буюу хамтлагийн дөрвөн гишүүн ер нь дөрүүлээ энэ үед хувийн дампуурлаа зарласан байгаа юм. Албан ёсоор дампуурлаа зарласан. За тэгээ энэ мэдээ бол олон нийтэд тухайн үедээ маш гинтийн зүйл болж байсан. Яагаад гэхээр нөгөө BBC-ийн нэг шоунд оролцож байсан юм билээ. Тэгээ дахиад олонний анхаарлын төвд орчихсон буюу нэр хүнднээс хэрэгж байгаа үед дампуурлаа зарласан. Тэгээ яагаад дампуурсан гэсэн чинь энэ үед нь яг өглөө хамтлаг эргээд нэгдэх үе байсан юм л да. Шин цомог гарах ёстой болсон. Тэгээ Европыг одоо тойрч тоглолт хийх ёстой болсон. Хэвлэлийн сурталчилгаа зэрэгт нь маш их одоо хэмжээний мөнгө зарцуулсан байдаг, хөрөнгө мөнгө зарцуулсан. Тэгээд энэ хөрөнгө оруулалт нь хувь хүний зээлийн хэлбэрээр хийгдсэн байсан учраас орилгоо нөхөж чадахгүй, буцаад авч чадахгүйсэн учраас дампууралд хүргэсэн юм байлээ. Тэгээд эндээс юу ухаарч ингэдэгсэн чинь за энэ асар их тоглолт, цомог бичлэгт хөрөнгө оруулсан минь буруу юм болсон. Би хит их итгэлтэй тухайд өөдрөг байсан. За би ч гэлтгээр нь хамтлаг л тухайд бүгд л тийм байсан баг л та. Энэ бол надад ухаарлах гэсэн туршлага боллоо гэж хэлсэн юм байлээ. Ер нь бол хамтлаг эргэж нэгдэл дөрвөлээ дөрвөн талаас л мөнгө нийлүүлэл үтцэл юм шиг байна. Тэгээ энээсээ болоод асар их үр зээлд орсон санхүүгийн одоо бэрхшээл тулгарсан учраас дөрвөн талд дампуурлаа зарлалцсан болж таараад байгаа. За өөр нэг асуудал нь болохоор яг базаргийн замын хөдөлгөөний зөрчил бол гаргаж ирсэн. Нэг удаа хурд хэтрүүлж ирсэн. За тэгээ зогсоолон дүрм зөрчсөн зэрэг ийм зөрчил торгол хүлээж ирсэн байдаг юм байна. Гэхдээ өөрөөрөө гэмт хэрэг хүчрхийлэл хар тамхи зэрэг тий одоо арх масурах зэрэг тийм ноцтой зөрчил бол ерөөсөй гаргаж байгаагүй. Тэгээ нөгөө өөрийнх нь амьдралын зорилго нь ерөөсөй тийш шүү дээ. Би амар тайван амьдрмаар байна гэж үздэг хүн учраас их л 50 амьдарч байгаа юм да. Өө амар 50 амьдрах шиг сайхан байхгүй шүү дээ. Ер нь ямар нэг юм зорооцолтгүй явах чинь айгүй сайхан шүү дээ. Ер нь тийм те нам жимэл байсан дээр шүү дээ. За, хоёулаа нэвтрүүлгийн дэмжээ ажиллагаа танилцуулъя. За, нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар бит хоёр байна оо гэдэг шиг. Бит хоёр дээлийг өмссөн байгаа. За, Дээдс брэндийн дээлийг одоо өмссөн сууж байна. Нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаас хөтлөгчдөд юм гоё дээл өссөн. Тийм дээлийн нэг өмссөн сууж байна. За, тэгэхээр Дээдс брэндийн наадмын тэрлэг цамц нь болохоор 58,000 төгрөгөөс 128,000 төгрөгийн хооронд зарагдаж байгаа юм байна. Дээдс брэндийн нэрийг ихэс дээдсийн дээдс гэж хүмүүс ойлгоод байт юм байна л та. Тэгсэн чинь үнийн эрэхтэй болохоор гүү дээдс буюу сайн үсийг илэрхийлдэг юм утгатай юм байна. Дээдс брэнд нь өндөр ашгаас илүү үн цэнтэй бүтээхийг эрхэмлэн илүү олон хүнд баяр ёслолын болон өдөр тутамдаа үндэснийхөө хувцаар гоёосой боломжийн үнээр сонголтоо хийгээд хэмнэлт бий болгоосой гэдэг үднээс бүтээгдэхүүний үнэ тогтоод юм байна. За тэгээ нэг загвараас цөөн гаргадаг мөртлөө өнгө загварын хувьд бол сонголт айгүй аримтай байдаг юм байлаа шүү. Тэгэхээр та бүхэн маань худалдаж авах хүсвэл Store Lendman Pocket ашиглан 4-6 хувиан авах боломжтой. Аяг байршлын хувьд салбар 1 нь замын цагдаагийн эсрэг талд Соёлж молын 5 давхарт 523 тод, за утас 8889 1074 гэж. За энэ салбар 1-ийг нь утсан шүү. Салбар 2-ын мэдээлэлээ хүргэж чинь эхний лхсын баруун талд бэлэг их дэлгүүрийн 3 давхарт байрлаж байгаа. Холууд хуудасны дугаар 94 42 58 54 гэсэн дугаарлал бүгдээрээ. За одоо нөгөө наадам болох гээд бүгдээрээ дээл худалдаж авах гэж хайж байгаа бах тий. Гэтэ сүүлийн үед бол айгүй хүнснийхээ дээл хувцаар гоё төгөлцсөн байлээ. Тийм байлээ. Залуучууд маань ялангуяа бүр их гоё дээ. Тэр нь бүр гоё болоод байгаа тий. За тэгэхээр нэвтрүүлгийн дэмжээ ашигчаар Дээдс брендийн дээл байлаа. Баярлалаа. За үргэлжлэн дараагийн алдартай танилцуулъя. За өнөөдөр Японы алдарт жүжигчин дуучин Суда Масакигийн тухай танилцуулахаар бэлдсэн. 1993 оны 2 сарын 21-нд мэдээлсэн энэ жил 32 настай залуу дуучин жүжигчин гэж хэлж болно. За Суда Масаки гэдэг нэрийг өөрөө зохиогоод өртөө өгсөн. Яг жинхэнэ нэр нь Суго Тайшо гэдэг нэртэй гинэ. Тэгээ энэ Суго Тайшо гэдэг нэр нь Японд их ховортой ордог. Ер нь нэг юм ховор нэрнүүдийг чи хүн нэг тогтоохгүй буруу хэлээд байдаг шүү дээ. Тэгээ дээрэс нь Японд одоо хэрэгэлдэг ханз байд юм байна. Өргөн хэргэлдэг ханз биш, ховорхон хэргэлдэг тийм ханзаар бичсэн тийм нэртэй. Тийм учраас хүмүүс баг одоо энэ жүжигчний жинхэнэ нэрийг бичихтэй зараг 100% байлаа гэж ихэд 90% хүмүүсийнх нь 90% дандаа алддаг гинэ. Тэгэхээр юм да нэрийн буруу. Маш ховор тийм нэртэй. Тэгээ нэрийг юусоо цээжилдэг хүмүүс Суго Тайшо гэхээр нэг сонсчоод нэг юм чихэнд орохооргүй гэх юм уу. Тийм ховор төрлийн нэр юм билээ. За метр 76 см өндөр. За яагаад одоо өндөрийн дуртад нөхөр Япон залуучууд юу юм жоохон амхан байдаг шүү дээ. Тэгсэн энэ дуучин залуу жүжигчин залуугийн хувьд Япон залуус дундаа бол өндөртөө ордог гэж байна. Метр 76. Тийм шүү. Ер нь Азтай намхандаа ороод байдаг шүү. Одоо тэгтээ хэдүүлээ нөгөө Япон явна шүү дээ. Тэгтэл нэг харандаа. Тэр өндөрөө намхан байна гэдэг. Тэр өндөр хэр намхан байна. Өөрсөндөө л харьцуулаад одоо. Миний яг харж байсан би нэг Япон охинтой л нэг танилцж байсан их сургууль орж байхдаа тэр бол өндөр охин байсан шүү дээ. Дал мал бол гарцсан. Тэгтээ сүүлийн үед ер нь
Азиас нөгөө Япон солонгосчууд намхан байгаад байсан шүү дээ. Одоо тэгтээ бүр эрс үсээд байгаа шүү дээ. Тийм. Өндөр болоод байгаа шүү дээ. Ямар тааш Нидерландчууд бол дэлхийн хамгийн өндөр хүмүүс гэж сонсч байсан юм байна. За алдартай болсон түүхээс нь хуваалцъя. Тэрнээс өмнө эхлээд бага наснаас нь дөрвөл 4 болон 7 насаар дүү эрэхтэй 2 дүүтэй байна. Дүү нартай үнэхээр хайртай. Тиймээс дүү нь өөрийнхөө хувцсыг өрөөрөө нураад хамаагүй хувцсыг өмсөн ч гэсэндээ ерөөс ууралдаг гинэ. Би бас тэгдэж шүү дээ. Маа дуу одоо ер нь юу ч хийсэн би нэг уурлахгүй. Ер нь хэр баргийн нэг уурлахгүй. Үнэхээр амар том л асуудал тавихгүй л бол нэг уурлаад байдаг. Тэгээд хайртай болохоор нэг тиймшүүлээ юм марнаад байдаг шүү дээ. Өөр хүнээс үлстэй амар хэрүүл болж байгаа шүү дээ. Энэгээр дүү. Бөө юм болоо. Тэрвээ аав эгчтэй ширээний голын зураасаар та идрүүлсэн үү? би хэтрүүлдэггүй. Тэгч яхаа нөө бага ангиад урсан санаж нэг тийм ээ. За тэгээ баг дүүн түүний кинон тоглоно гэ Токио руу явахад нь хоолундаа ч идэхгүй өдөржингөө уйлж ирсэн нэ. Тэгэхээр ахта бүр үнэхээр ам байсан юм шиг байна. Тэгээ харин дунд дүүн өөртөө тун адилхан хоолойтой тийм байдаг залуу ахны. За тэгээ баг ухаас өөрийгөө алдартай болно гэж юус төсөөлж байгаагүй багын мөрөөдөл нь багш болох байсан. Тэгээ тоондоо ч их дуртай тийм сурагч байж л тээ. За гэвч бодлон сүулдэ өөрчлөгдсөн байдаг. За тэгээ түүнийг дунд сургуулийн сурагч байх үеэс л байнга алдартай болох одоо бодол байхгүй үстэй гэж асуудаг болсон гинэ. Тэгээ олон газраас санал тавьж исэн чи алдартай болох уу гэдэг. Гэтэ тухайн үед нэг сонирхдаггүй байсан. Дараа нь буюу 2007 оноос Японы нэгэн том энтертайнментаас зарласан нээлттэй шалралтанд ороод 65368 хүнтэй өрсөлдсөн юм байна. За энэ хүмүүсээс чинь тунсаар байгаад сүүлийн 31-т нь багтаж орж чадсан боловч харамсалтай нь тэгээ сүүлийн шатн дээр тунж үлдэж чадахгүй унцсан гинэ. Тэгээ үүний дараа 2008 он зарлагдсан шалралт мөн тэнцсэн занаг сүүлийн 12-т тунж үлдсэн боловч бас л дахиад унцсан. Гэхдээ ингээд тууштай шалралтанд орж ирсний нэг давуу тал нь юу гэхээр яг энэ урлагийн салбарын хүмүүсийн нүдэнд өртсөн юм л дээ. Энэ ирээдүйтэй юм шиг байна гэд. За ингэснээр 2009 онд одоогийн хамтран ажиллаж байгаа энтертайнменттайгаа гэрээ байгуулж ирсэн байна. За анхны киноны гол дүр гэх юм бол 2009 онд жүжигчний гараа аль бисаар эхлүүлсэн. Тэгээ түүний хамгийн анхны дүр нь Kamen Rider W гэдэг хүүхэд залуус зориулсан улаан киноны гол дүр байсан байлээ. Бид нар ч одоо Disney гэхээр Selena Gomez-ийг бас аягүй сайн мэддэг шүү дээ. Selena Gomez ч яг ийм хүүхдэд зориулсан кино тоглодог байсан. Одоо iCarly байна тийм багасаа олоод танилцуулж байгаа байхгүй. Яг тэрэн шиг Японд хүүхдүүдийг үзэх дуртай байсан Kamen Rider W гэдэг кино тоглож байсан. За тэгээ хүүхдээлийн шалралтанд орчоод гэртээ хараад унтсан гэ. Гэртээ хараад унтчихсэн чинь гинт утсанд нь дуудлага яриад авсан чинь өөчөө тэнцчлээ гэсэн хариу өгсөн буюу маш одоо хурдан гол дүр тоглохоор болцсон. За бас хамтран тоглосон жүжигчин Кирияма Рен гэдэг хүнтэй хамтран тоглосон гинэ. Тэгээд энэ киноны одоо эхний ангиудад бол энэ жүжигчнээс нэлээ намхан хөөрхөн хүүл явж исэн. Тэгсэн цаг хугацаа өнгөрөх тусам өссөөр байгаа сүүлдээ бараг ч заримдаа бараг өндөрч харагдаж эхэлсэн гэсэн. Тэгэхээр өсөд мэдээж эр өсөж юу лээ юм. Эсхий сонор. Нэг юм сундаг штэ юу лээ гэдэг нь орж шүү. Сунаад байгаа нь сундаг штэ. За тэгээ ер нь анхны кинондаа шууд гол дүр бүтээсэн гэхээр карьер нь бол их л өндрөөс эхэлсэн гэсэн үг. За сайн жүжиглэж чаддгүй гэж шүүмжил авч исэн юм билий. Анхандаа сайн жүжиглэж чаддгүй гэсэн яриа нэлээ их гарч ирсэн. Тэгээ цаг хугацаа өнгөрөх тусам жүжиглэлтийн тал дээр чадвар нь бол нэмэгдээд олон төрлийн бүтээл дүр бүтээсэн. Тэгээ баатарчулж үзэж байгаа Чунмагэ гэдэг энийг монголоор орчуулах юм бол Японы түүхэн кино гарах юм бол толгойн нойроо өсөхгүй хүмүүс өгдөө шүү дээ. Яг тийм толгойн оройсгээ ингээ хусцсан тийм өсөлттэй кинонд ч тоглож исэн юм байна. Ийм залуу жүжигчний хувьд гинтхэн халзан малзан гараад ирвэл бас пенүүд нь бурхан мэн гэж хаяа авчиж магадгүй шүү дээ. Тэгэхээр жоо эрсдэлтэйгээ тоглохгүй хүмүүсээс байна. Гэтэл энэ жүжигчин залуугийн хувьд ер нь тэр эрсдлийг бол хамаагүй өрөөл би тоглоё гэсэн бол тоглоно гэл. Тэгээ гунигтай хайр дурлалын кинонд тоглохын, хаягдчих үзхийн, хайчиж үзхийн юмд л тоглосон юм лээ. Тэгэхээр хувирах чадвар маш сайтай жүжигчин. За тэгээ түүнийг мундаг жүжигчин гэдэг нотлсон нэг үйл явдал болсон. 25 настайдаа шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүрсэн. За энэ бол хамгийн залуудаа баг хүрсэн жүжигчин болсон гэж хэлэхэд бол хэсэггүй хаа. Мундаг байна те. За дуучин болсон. Жүжигчнэр ер нь өөрийнхөө тодорхой хэмжээнд хүмүүс таниулсан байжгаад гинтхэн л одоо дуучин болно гэдээ гараад ирсэн. Тэгээ тэр үед нь хүмүүс гайхсан л байна. Үгүй энэ хүнчүүд ямар ч хүн гинтхэн ингээл урлагийн салбар хүн байсан ч гэсэн гинт дуулан дуучин муучин болно гэхээр тэгэл гайхах хүмүүс мэрсэрэл байна. Тэгээд 2017 оноос дуучин болохоор шийдээд альбом гаргаад одоо хүртэл дуучнаар ажиллаж байгаа. За онцлог нь дууны үг нь яг л ийм залуу насныг санагдуулсан мэдрэмж төрүүлэхээр тийм үгтэй байдаг гинэ. Тэр дуугийн сонсгоор нэрээ тийм юугмэр чимдээ дурсамж юм уу? Ерөнхийдөө одоо ийм Японч ер нь ийм байлаа. Дууны үгийг сонсох юм бол
маш юм энгийн зүйлсүүдийг оруулдаг. Одоо жишээлбэл чиний ууж исэн тэр аягтай колоч гэдэг юм уу те. Бид нар ингээд нэг юм арай гүн гүнзгий оруулаад бол тийнд ингээд жижигхэн зүйлсүүдээр хүний залуунаас те маш олон зүйлсүүд ингэж илэрхийлдэг. Яг бид нар ингээд 10 жилийн сурагч байхдаа юу яг идэж уудаг байсан те яг ямар сургууль одоо дүрм тувцч гэдэг юм уу тиймэрхүү зүйлсүүдэд багтаачдаг гэх юм уу. Энэ дуучин залуугийн хувьд мундаг дуулт юм билээ. Би бас айгуу сонсох дуртай. За My Hero Academia гэдэг аниме одоо дууг дуулснаар хүмүүс түүнийг дуучнаар нь илүү сайн мэддэг болсон юм билээ. Тэг өөрөө энэ анимныхаа ганц галзуу фэн гинэ. Тэгээд бүр өөрөө хамгийн дуртай анимны дуугаас дуулж исэн юм байна. Тэгэхээр одоо амжилттай л гэх юм уу те. Хүн болгон бас нэг би одоо жишээлбэл нэг кино дуртай байлаа гэл тэгээд тэрнийхээ дуу мөг дуулаад байна гэж бас байхгүй шүү дээ. Бас нэг гоё боломж л болчихж байгаа шүү дээ. За би бас тэгтээ тийж бодчих. Хоёлаа ингээд амар цаг нэвтрүүлэх дээрээ дуу гаргуул хоёлаа. Хоёлаа дуулуул яах вэ? Хоёлын нэвтрүүлэл дээр хэрэг дуурдаг шүү дээ. Тэр хэсэг мэсгээр амандрах хичиг бохируулж. Тэгээ ямар дуу дуулах вэ? Оршуулгын газар оройч сүнстэй дараад гэв юу гээ амар зээл утгаар нь дуулал та. Сүүл хөөрн гэх юм. Гэхдээ яг хөө тэгээ дараа төрөлдөө сайн хүн болчтой юм. Яг хөө төсөөлж үзсэн ч аюу үнэтэй санагдсан. За тэгээ зарим хүмүүс түүний жүжигчин биш дуучин гэж хардаг. Яг нөө дуучин талаас нь төрүүлээд хэлсэн мэдсэн хүмүүс хөөе наа чи дуучин штэ юу жүжигчин юм бэ? Жүжигчнэр мэдсэн хүмүүс хөөе энэ чи дуу дуулт юм уу гэдэг. Бөө хэрүүл. Тэгээ бөө хэрүүл руулт юм байна. За зан характерын хувьд өөрийнх нь хэлж байгаагаар дотгошоогоо зантай би чинь. Тэгээ хүмүүстэй хамархан дотсонс чаддгүй нэг тийм төрлийн зан арга шинтэй гэж илэрхийлж ийсэн юм байна. Гэвч найзуудынхаа хэлж байгаагаар эсрэгээр нээлтдэг юм гинэ. Нэг дотн болчих юм бол өстой эцсээ хүртэл хамт байдаг. Тийм л гоё найз гэж хэлсэн мэлээ. Тэгээд дотнцоод ирэхээр нэг юм жоохон дэлчгандаг хүмүүс болчтой шүү дээ, тийм. Би бас яг тийм шүү дээ. Одоо би жаамыг ч хайж үдэж юм шүү дээ. Миний хажуунаас өөр хүний хажууд альчхан шүү дээ. Яах вэ? Юм л хийдэж шүү дээ. За, хобби сонирхлын хувьд түүний хобби нь хувцас хийх. Хувцас загвар талдаа маш сонирхолтой дуртай. За тэг хүмүүсийн амархан өмсдгүү хувцсыг зохицуулж өмсч чаддаг гинэ. Энэ бол авьяас шүү. Яг ингээд яг зохицож чаддгүй гэхдээ тэр хүндээ бас байдаг оо. Яг тэр хүн тааруулаад би өмсгөр биш болоод нэг тийм хувцас байдаг шүү дээ. Яг дөөрөөгөө өмсөн ч нэг биш байхад байдаг. Яг тэр хүн өмсгөр ямар гоё гэж би өмсөрнө биш. Энийг над дээр айгуух төгөөлдөж шүү. Би ерөөсө өөрийгөө учрыг олдгүй цаанаас ингээд төрсөн юм шүү. Тэгээ хуучин хувцас сунар өмсөх их дуртай. Ер нь яг нөө загварлаг дээр үеийн тийм хувцсан дуртай гэж хэлэхэд бол яг тохирсон гэх юм. Тэгээ өөрөө тэрийг яг сайхан амьлуулад бас нэг Хүчтэй юу 10 жилийн өмнө хувцас ваагүй юмсан. Тэгтээ гоё яргаж ингээд хэлчмээр. Тийм бол биш. Үнэхээр гоё тохируулж чаддаг. Тэгээ Японд Масаки Лук буюу нэг төрлийн стайлыг бий болгосон нэ. За гэхдээ анханасаа загварлаг хувцлаг байгаагүй. Манай хүүхэндээ бас нэг гачин хувцас өмсөөл явдаг л ш. Тэгээд цаг хугацааны ирэхэд бас нэг өөрийнх нь чадвар ч нэмэгдээд өөрөө хувц сунарч хийдэг болоод загварын салбарын найз нөхдөд ээж болоо. За тэгээ ихнэр нь хүртэл загвар өмсөж шүү дээ. За тэгээд чадвар нэмэгдсэн маш гоё хувцлаг болсон юм байна. 2017 онд Япон эрэгтэй жүжигчид дундаас хамгийн загварлаг хувцалдаг алтартнаас бас шалгарч исэн юм байна. Хичээл зүтгэлээ гэж. Мундаг байна. Би бас ингэнэ. Нэг л өдөр дүүн. Тесрэлт хийх үү? Тесрэлт. Би тесрэл. Би тэгтээ задгаа хувц өмсөг айгу удацсан байли. Би энэ 100 өмсөе гэж бодод байгаа. Өмсөх хэрэгтэй шүү дээ. Өвдгөө гаргана. Тийш зоодлоо. Задгаа хувцал. Би уугаагүй. За хамтран ажиллагчаа танилцуулаад өргөжлөе. Эрүүл амт эко хэрэглээ Экосид компани хатаас ногоо чигаар хэмнэлэн даас. За хатаасан гэхээр нэг тийм халаагаад хурц гэрлээр шараад хатаасан гэсэн утга биш ээ. Харин усгүйжүүлэх технологиор боловсруулад бүтээгдэхүүний амд үнэр тухайн ногоон дагуулгах амин дэм шим тижээлийг нь бүр ангасан хатгах систем байгаа. Чигийг бүрөө уршуулж хуурай болгосон учраас хөргөгчөнд хадгалах шаардлагагүй, хурдан муудахгүй. За тэгээд завгүй гэр эзэдтэй нь болон хүдэ гадаа явах шаал тий. За ганцаараа амьдрэх хүмүүст бол одоо ногоо арилгах хэрчгээс ахуулаад нэг тийм лазан ядарч мадарч зүйлүүд төвөгчтэй тэр чинь. Тэрийг бол ингээд сайхан хэлбэрчлээд өгчөж байгаа л гэсэн. Манай мега энийг сайн харуулж онцолдуулмаа гэж надад сануулга өгсөн учраас би та бүхэндээ их сайн харууллаа. Цаашаа татчихад бас авчаарай. Скриншотлоод бас харчуулсаа биш шүү. За цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн учраас нэрээ өгөхөд бор хоолнд ороход нь бантан зутан шүл хийхэд ашиглаж болох юм байлээ. Тэгээд хатаасан хүрэн манжиг нь бол халуун усанд өвтгийгээ шүүсийн нухад бол зүгээр юм байлээ. Хүдэгтэй явал зүгээр тийм. Нэг тийм хүнд бишээ. Хөнкөө зай баг эзлэн хаягдалгүй, муудахгүй байгалийн амтаараа за 5 г юу 5 гинэ 50 г хатаасан ногоон 500 г ногоо. Одоо би ингээд 500 г төмөс ярьсан зү. Тийм шүү. За нэг хоёр дахь хоолнд ямар ч хоолнд хэрэгжилж ингээд харахаар дандаа шүлтэй хоолнд хийх юм болов уу? Нэг дээр хоёр дээр айлалыг л хийж гэнэ гэсэн. Хоол унсанд өнгө үзэмж нэмчихэж байгаа. Яг хөдөө гаргадаг гэж тан гурилтай шүл хийгээд бантан хийгээв шүү дээ. Жохоо юм хутахгүй бол бас хэцүү шүү. Нэг бол нэг бүхэл мах идэхээс өөр юм баггүй дээ сонирхолтой болчихлоо.
Тэгэхээр одоо энэ сонголтын нарийн болгочихж байгаа л гэсэн. Хаанаас авах юм гэхээр хүсний зах дэлгүүрээс хаанаас бол хаанаас авах боломжтой юм бэлээ. Холбогдох утасны дугаар нь 90 10 10 55 90 10 10 55 гэсэн дугаар нь social ag-ын EcoSeed гэдэг хахаар гараад ирнэ. Баярлалаа хамтраад болсон эрүүл амд эко хэрэглээ EcoSeed компани гадаас нь ногоонууд байлаа. Баярлалаа. Дууныхаа инээдэг хэсэг дээр хөтлөгч гэрлээг инээлгэнэ. Гэхдээ энэ дэр би өөрөө инээчнэ. Миний эвгүй инээдэг сонсоогүй юм шиг. Би тэрэн дээр л айгүй эвгүй инээдэг шүү. Тийм хөгжилтэй инээд амар инээд гэдэг чинь тустай. Би бол дүүн бүр шижгийн инээдэр. Тийм ээ чи бол үнэхээр амар инээдэг байхгүй юу? Тэр чинь арай өөр юм байгаа гэж шүү. Аамигч бол чадна. Аамигч юм хагас жоохон зовсон инээдэр гэх юм нэг юм жоохон гойлог готролтой. Зэвүүн инээд бас байна. Тийм хэсэг дээр би аамигчээр дуу оруулдаг шүү дээ. За гэрлэлт рүү норцгоо. Жүжигчин залуу 28 наснда буюу 2021 онд гэрлэлсэн. Түүний гэрлэлт японочдыг бүр гүн шоконд оруулсан. Учир нь түүний эхнэр Японы алдартай жүжигчин дуучин Комоцу Нана байсан. Тэгээ 2021 оны 11 сарын 15-ны өдөр тэд гэрлэх гэж байгаа. Биш бүр бид нар гэрэлцээ ингэ зарлчихж байгаа байхгүй. Тэгэхээр үерхэж байгаа дэр нь энэ хоёр үрж байгаа болов уу болов эргэлдэж байгаа хооронд аль хэдийн гэрэлчихэж байгаа байхгүй. Эргэлзэх шаардлагагүй. Гэрэлц. Тэгээ ямар сайндаа тухайн өдөр ингээд юу байсан бэлээ гудамжаар яваад хүмүүсээс ярьслага авсан. Энэ хоёр хүн гэрэлцээд сонсон дуусан бүгд бүр шоконд орох хүүе гэд. Яа тэгэхээр яг тэр тухайн үеийн Японы бүр эд мандчихсан хоёр хамгийн гоё залуу одоо нөгөө Япончууд чинь тэгдэг штеп солонгос гэх Япон залуу жүжигчин дуучдын хувьд дандаа нэг юм комеди жоох нас тогтсон өөрөөсөө ах ч юм уу тийм хүнтэй суучдаг. Гэтэл яг өөртөөгөө нэг нас ойролцоо үнэхээр гоё залуутай суудсан ч бүр бүгд гайхсан юм шиг л. Тэгээ энэ жүжигчин залууч гэсэндээ үнэхээр гоё их нэртэй. Энэ хоёр маань их сайхан тохирсон хос. Тэгээ би ч бас тэр үед бол баярлж л байлаа дотроо. Яг юм хоёр алдартай ганц бий байж байгаа хоорондоо суугч бүм бол. Кинон дээр энэ хоёр ч яж байгаа нэлээд олон кинон дээр хамт тоглолцсон юм аа. Тийм. Тэгэхээр тийм болохоор яг киноны гол дур суучхаар нэг гоё байдаг шүү дээ. Яг тийм кайф мэдэрч ирсэн байна надад. Гэтэ энийг зэв арга шүү дээ. Чив чимгөөж суудсан. Тийм шүү дээ. Урмайц. Киногээ байж ивэл тэг. Ч гэсэн хоёр хүүхэдтэй нөхөртэй гэдэг та хэлээгүй л үү. Нөөцсөн байгаа даа гэж. За танилцсан түүгээс нь яриа. Тэгэд 2015 онд хамт кинон тоглож танилцсан. За тухайн үед эхнэр нь дөнгөж 19 настайгаа танилцж ирсэн юм байна. За түүний эхнэр Комоцу Нана тухайн үед ингэж хэлж ирсэн нэ. Кинон тоглохдоо энэ залуу жүжигчин залуу намайг хитрхи хүчтэй ингээ айгу үнэмшилтэй цогсоо над бол ер нь таалагдаагүй гэж нариган болгож хэлж ирсэн. Тэгэхээр анхны сэтгэл нь таамгаар нэг тийм онц залуу шиг санагдаагүй юм шиг л энэ модель бүсгүүд. За тэгээ харин жүжигчин залуу энэ үеэс л жүжигчин бүсгүйг шохорож эхэлсэн гэж аа. Тэгэхээр нэг өсөн чи таалагдаагүй гэхээр нэгдэг. Надад ингэж хэлсэн анхны эмэгтэй гэдэг шиг. Би яхаараа таалагддаггүй юу гэдэг. Тийм шохороод эхэлсэн маа. За тэгээ үүний дараа хэд реклам хамтран тоглосон. За мөн Drowning Love гэдэг кинонд 2016 дахиад хамтраад тоглосон. За тэгээ энэ үед Seda Masaki жүжигчин энэ их нэртэй бол бүр гүнзгий дурлцсан байсан. Энэ нэг өсөндөө одоо үнчин хайраар хайрлаад эхэлсэн байсан гэх юм уу. Харин Komatsu Nana жүжигчний хувьд нэг уу сайн биш байгаагүй. Тэг яг нэг хамт кино тоглож байгаа залуу тэг нэг тийм шохороо сонирхсан юм байгаагүй. Тэг нэг цуу яриагаар бол айгүй гоё залуутай өргөжсэн. Энийг хинч тоохгүй ч үлэмдэггүй нэг тийм сэтгэл байсан шүү. Энэ юусоо орчуулгын мэдээлэл шүү. Тийм үү. Би бас хоб бадж байгаа ингээд. Тэгээ Seda Masaki-д жүжигчин бүсгийн ямар нэг юм тийм хуурамч зүйлгүй энгийн өөрийнхөө одоо байгаараа л байгаа байдал нь маш их таалагдаад дурлсан гинэ. За ингээд жүжигчин залуу бүсгүйг нөгөө үнчин хайраар нилээн удаа хайрлж явсан маа. Энэ хоёр ч одоо тэр 15 онд танилцсан шүү дээ. Тэгээ 4 жил найрсан байхгүй маш удаанаа найзлаа. Ясын цайлгаж чүнгийн дундруулсан байна. Яг тийм байдлаар явсаар байгаад 2019 онд аль бисаар үерхэж эхэлсэн. За тэгээ 4 жил үнчин хайраар хайрлцсан хүнтэйгээ үерхчүүл та юу их вэ амигч? 4 жил гүцсэн шүү. 4 жилараас нь гүцсэн тий. Эхлээд нөө одоо нөгөө хоол моол идэх юм уу бахан төлөвлөгөө гаргацсан л байх та. За манай жүжигчин залуугийн хувьд парти хийсэн байна. Хүмүүсийг өрчөөд баг парти хийсэн гинэ. Бас болох юм. Тийм тухайн Seda Masaki жүжигчин ийм гоё бүсгүүтэй өргөж байгаа да баярлаад бүр парти хийгээд мөн иргэн тойрны хүмүүс бүр байнга ярьж явдаг гэсэн гинэ. Би Komatsu Nanaтай өргөж та нар мэдсэн үү? Нэр гайхуулмаар шүү дээ. Чи мэдсэн үү? Би ч гэсэн юм гоё бүсгүүтэй те залуутай өргөжүүл хэл ахалтай. Тэг мэдсэн үү гэх баг. Би штэ би. Тэр нь найз охин би гэлээ. Тэг аргагүй л ахалтай. Тэг үнчин хараар олон жил харилцсан. Тэг өргөсөн учраас. Тэг 2020 онд тэднийг өргөж байгаа их мэдээлэл гарсан ч хоёр талаас ямар ч хариу хэлээгүй учраас тэгсгээл намдсан. Тэг үүний дараа гудамжинд хамт явж байгаа зураг цацагдсан. Гэхдээ энэ орч нэр дахиад кинонд хамтран тоглож байгаа штэ. Бодвол тэгэл тэр киноных нь кино багийнхан те маркетинг хийгээд энэ хоёр өргөж байгаа гэсэн мэдээлэл цацж байгаа байх гэд хүмүүс итгээгүй юм билээ. За ингээ 2020 онд дахин нэг бүтээл хамтран тоглосноор тэдний харилцаа бол энэ үед бүр гүнзгийрээд явцсан.
За ингээ бүсгүйн амьдарч исэн байр л нүүж утсан маа. За тэгээд тэд үерхэж явах үед Садам Масаки жүжигчин Инад сүнхээ амьдарч исэн газарт нүүж очсон бас их сонирхолтой явдал болсон. Яа тэгэхээр жүжигчин бүсгүй өөртөө нь хамт байх гэж ингэж хичээж байгаа нь энэ одоо юу гэдэг энэ залууг хоорхох ч юм уу те илүү их одоо хайртай болох тийм шалтгаан болсон юм сэтгэлийг нэг хөдөлгсөн гинэ. Чин үнэн сэтгэл юм байна тий. Яа тэр жүжигчин бүсгүй тухайн үед ийм өндөр удад ирч залуу чи хоёулаа од болсон шүү дээ. Гэхдээ энэ жүжигчин бүсгүй нэг айхтар тийм хамгаалттай тийм байранд амьдардаг зүгээр л энгийн японочдын амьдардаг байранд амьдардаг гэсэн чинь нөгөө од залуу чинь тэр байранд ингээд орилт шууд ингээд нүгөөд ороод ирсэн. Тэр үед бол сэтгэл нь нэлээ хөдөлсөн гинэ. Жүжигчин залуугийн хувьд бол яагаад ингэж шууд нүгөөд орцсон бэ гэхээр хайртай хүнтэйгээ хамт байхыг хүссэн нэ цаг алдалгүй хайртай хүнтэйгээ үргэлж хамт байхыг хүссэн учраас нүүж орсон. Тэгээд энэ үед л жүжигчин бүсгүй ер нь бит хоёр суухан байна гэж бодсон юм шиг байлээ. Комоцо нана түүний одоо энэ байдалд нь юу гэдэг итгэл төрсөн гэх юм уу хүн чинь нэг тийм ханаа харахад идэх шээ. Энэ залууд л ер нь итгэж болох юм байна да. Гэсэн бодлыг төрсөн. Дараа минь харагдаганаа гэдэг нэг итгэл төрүүлэх хүн байдаг шүү дээ. За ингээл хамт амьдрах болсон юм байлээ. Тэгэд удалгүй хоёул олонгийн тусдаа нэг байр түрээслэдсэн шүү дээ. Тэгтээ нэг одоо байрлаа гэхэд нэг орчин дотор хоёр өөр гэдэг ч юм уу. Үүний дараа бүр үнтэй илүү том харш руу нүүж ороод хамтдаа амьдрах болсон юм байна. За ингээд тэд хурдан гэрэлсэн шалтгааныг нь хүмүүс янз янзаар тайлбарладаг. Гэхдээ хамгийн түгээмэл тайлбар нь жүжигчин бүсгүй маш сэтгэл хатам эмэгтэй гинэ. Үнэхээр хөөрхөн одоо модельийнхаа салбарт ч тэр G Dragon-тэй хүртэл үргэжсэн гэдэг юм зургалт хөтөжсэн дээ. Үнэхээр гоё одоо эмэгтэй байхгүй. Тиймээс эргэн тойрныхон залуучууд бараг бүгд л ингээд крашлдаг гин л дээ. Өөр чинь одоо ямар нэгэн алдартаас ингээд асуулаа гэж үдэл та. Хэдэн сонирхдаг эмэгтэй байгаа юу? Эмэгтэй алдартаас гэхээр дандаа информац наанаж жүжигчнийг хэлдэг. Тэгэхээр энэ залуу маань сандарсан гинэ. Өө одоо энэ бол харчууд багт чинь тий алдчул яах юм бэ гэж бодоод маш хурдан буюу ерөөсө 28 наснда суудсан. Тэгээ үүний эд мандчих үедээ гэрэлтэй батлуулдаг алдартууд бол цөөхөн байхгүй. Үерхэж жагаад тий үнээр нэгээ танаас ч гэдэм үү тий 30 гараад ч юм уу суух тохиолдол байдаг. Гэтэл энэ хоёр маань японочдыг гайхажуулсан зүйлийн залуудаа гэрэлчж байгаа. Эхнэр нь бүр 25 настай, өөд нь 28 настай гэрэлчж байгаа гэсэн. Тэгээд дөнгөж үргэлж эхэлж байхдаа л энэ жүжигчин залуу хэлдэг гэсэн нэ хоёлаа гэрлээ би чамтай гэрэлмээр байна гэл тэ алдах гад штэ гэдэг баян хэлдэг байсан юм байна. За ингээ 2021 онд тэд гэр бүл болоод 2024 онд хүүхэдтэй болсон. Гэхдээ хүүхдийн хөөс тэгээд нэр хизээ төрсөн гэд нарийн мэдээллийг нь ерөөсөө дэлгээгүй мэлээ. Нууж энэ. Тийм, Садам Масаки жүжигчний хувьд олон бүсгүйчүүдтэй нэр холбогдчихсэн. Нигайдо, Хуми, Хунда, Чибаса, Нанао гэх мэтчлэн заримтай нь үерхээ, заримтай нь бол нэр холбогдчихсэн гэд. Гэхдээ яг хүн нэг юм суу хүн тустай байдаг юм шиг байна. Тийм бах. Тийм, тэгээд энэ Комоцо Нана жүжигчтэй үерхэд нэг худалгүй гэр бүл болсон. Тэгээ одоо ингээ хүүхэдтэй сайхан амьдарч байгаа бахны. За өстө хөөрхөн чин сэтгэлтэй залуу байна. Тий. Өөхгүй ч хөөцөлж байгаа таартай. 4 жил хөөцөлдөж байгаа авчихсан байхгүй. Тийм байна. Тэгээ аргагүй л гэдэл хүмүүс ийм хөөрхөн хүүхний ардаас ч олон жил гүйсэн. Аргагүй гэдэг шиг үү. За баярлалаа хүргээ нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч Чанцаа Амин хариулагчаар ундрахнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтрагчаар Химэл Овын суурьсан Иргэний хамгаалдаг Монголиа мөн эрүүл амт эко хэрэглээ Ecoset компани хатаас нь ногоо Чиар Химэлэн давсэлаа. Урагшлуулан амар цаг нэвтрүүлгээ авсан сонсороо түр баяртай. Баярлалаа.